Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 71 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. That love is all there is all we know of love. Emily Dickinson. За, өнөөдрийн маань персептийн хувьд яг ингээ уншаад исэн чинь жоохон толгой эргэжлээ. Дараа нь тэгж яагаад яаж нэг их тухтай сууж байгаа орчуулна гэх. За, түүнээс өмнө хэдүүлээ Emily Dickinson гэж хэм байсан талаар нэг жоохон сонирхож үзье. Emily Dickinson болохоор 1830-аас 1886 онуудын хооронд амьдарч байсан. Америкийн уран зохиолын түүхэнд хамгийн нууцлаг бөгөөд агуу яруу найрагчдын нэг гэж үздэг юм байна. Тэрээр амьд ахуйдаа бараг орлын өмнө гардаггүй зожиг амьдралыг илүүд үздэг байсан бөгөөд түүний бичсэн 1800 орчим шүлгийнх нь ердөө 10 хүрэхгүй хувь нь түүнийг амьд байхад хэвтэгдэж байсан юм байна. Тэгээд насаа эзэлснээ дараа дүүл Лавиния нь өрөөнөөс нь гар бичмэлүүдийг нь олсноор дэлхийд дахин энэхүү сууд найрагчийг нээсэн түүхтэй байд юм байна. За, түүний амьдрал ба онцлог шинж гэдэг янгууд амьдралынхаа сүүлийн 20 жилийг тэрээр Массачусетс мужийн Amherst дах гэрээсээ гаралгүй тусгаарлагдмал байдлаар өнгөрүүлсэн гэж. Тэгээд зөвхөн цагаан даашинз өмсдөг байснараа алтартай бөгөөд зочдтой уулзахын оронд өөрийн өрөөний хаалганы цаанаас харилцдаг байсан юм байна. Ёстой жинхэнэ утгаараа нөгөө интроверт юу гэдэг next level гэдэг хүн байсан л юм шиг байна л да. Гэтэ яг яа тийм байдсан юм бол. За, тэгснэ түүний шүлгүүдийн тухай болохоор тухайн уламжлалт яруу найрагаас эрс өөр байсан бөгөөд богино мөрөөд ер бусын том үсгийн хэрэглээ, дутуу зэгцэлсэн мэт тасархай зураас болон өвөрмөц далд химнэлийг ашигладаг байсан юм байна. Сэдвүүд нь ч гэсэн ер нь бол гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байсан ч хүний дотоод сэтгэл үхэл мөнх бус байдал хайр сэтгэл байгаль дэлхий болон бурханлогоо оршихуун тухай маш гүн ухааны сэдвүүдийг хүнддэг байсан байна. За, нэг хэдэн алдар шүлгүүдийн нэрийг сонсоод үзье хэдүүлээ. Because I could not stop for death. Би үхлийн төлөө зогсож чадаагүй тул. Hope is the thing with feathers. Итгэл найдвар бол үд сүдтэй зүйл. I'm nobody, who are you? Би хин ч биш чи хин бэ? Гэт бас амар сонирхолтой л хүн байсан байна те. За, тэгэхээр наад байгаа хайр чинь бүгдээрээ бидний мэддэг хайр. За би энийг яг нөгөө нэг орчуулна гэдгээс жоохон бууж өглөө. Ерөнхийдөө яг нэг утга санааны хувьд миний ойлгосноор гээд хайр гэдэг нь яг ингээд бид нарын ерөөсөө огт мэдхгүй ямар нэгэн бүр тийм зүгээр амар сүртэй зүйлийг хэлж байгаа биш. Яг ингээд нүдэнд харагдаж байгаа бид нарт мэдрэгдэж байгаа зүйлийг хэлнэ. Наад бүх зүйл чинь хайр юм а гэдэг утга санааг илэрхийлж байгаа юм болов уу гэж ойлголоо. За, тэгэхээр нөгөө нэг хайр гэдэг ойлголтын талаар ер нь амар тийм ерөнхий ойлголтууд тэгээд нөгөө маш олон төрлийн нөгөө нэг ойлголтууд ингээд явдаг штэ. Тэгээ яг миний хувьд болохоор хайр гэдэг нь болохоор нөгөө нэг хайрын нөгөө нэг хэл хайрын хайрын хэл гэд нөгөө байдаг да нэг 5 хэлээдэг лөө тэ. Тэгээ минийх болохоор ерөөхдөө бол нэг тийм аюулгүй байдлыг мэдрэх гэдэг юм уу? Аюулгүй байдал гэдэг нь өөрөө юу гэхээр ингээ намайг ойлгож байгаагаа надад мэдрүүлдэг тийм зүйлсээр би ингээ нөгөө дамжуулж хайрыг мэдэрдэг байгаа юм л та. Тэгээд энэ маань бас жоохон бас хэцүүлтэй. Одоо нөгөө нэг би өөрийгөө ингээ ойлгохгүй яхад бусад хүмүүс ингээ намайг яаж ойлгох уу гэд. Тэгсээр нэг хүн бас дотроо ингээ нэг амар балай намайг ойлгож асаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү амар бодож явдаг. Тэгэхээр ингээд нэг хүний ингээ бодол санаа ялангуяа ингээ хайр гэдэг сэдвийн талаар яваад ирэхээрээ
амар их ингээд нэг хоорондоо зөрчилдөж ирдэг. Тэгээ яг хуу энэ талаар яг би ганцаараа ингээ ярихаас илүү та бүхнийхэн бас санааг тэгээ ямар бодолтой байдгийг доор комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсье. Тэгээд хэдүүлээ нэг сайхан бараг сүүл рүү жоохон хэрүүл болоод дуусч магадгүй. Гэхдээ ер нь бол харь гэдэг чинь өөр амар гоё сэдв шүү дээ. Тэгээд тэрний талаар сайхан харилцан яриа комент хэсэгт өрнүүлцгээе. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг үгээр дуусгая. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.